Disney паркын дотор 皆さんこんにちは。扉が閉まります。ご注意ください。дээгүүр走行 үздэг 中は安全のため座ったままお楽しみく түрүүн ださい。 болохоор доогуур явдаг. Одоо нэг усан онгоцсон сууж явсан шүү дээ. Одоо дээгүүр нь явж үзэх чинь ямар хөө очтой. Яа тийм бэ? Ерөнхийдөө оо ямар чимээ тийм бэ. За яг чухал юм аа жоохон байж байгаа чимээ арай гайгүй болохоор яри. Суу чангатай юм байна. Гогоон маань бас хоёрыг нээтэй зөрж явнаа. За ингээ модон дондор явж байгаад хажуудаа нөгөө өглөө би бас үзүүлж ийсэн тийм ээ. Галтуул байна гэдэг. Тэр галтуулын дотроос галзуу болгон гарч ирд юм байлээ. Тэгэхээр галзуу болгон сонирхолтой, суух дуртай, зүрхний өвчнгүй, даралтгүй хүмүүс одоо тэнд суугаад сайхан үсэрч гарч ирэх нь байна. Яа ингэж харагдаж штэ. Тийм ээ. Зэн одоо бодоод зогсоол юм шиг байна богооных нь. Богооны зогсоо байна. Одоо нөгөө талд юу байгааг бас харъя. Disney шийд гэж. Ой, зогссон уу? アメリカンウォーターフロントステーションに到着です。 Хүмүүс нь зүр цуух гээд аваач ирж байгаа юм байна. Ийшээ болохоор түрүүн би нэг үзүүлжсэн Titanic хөлөг байна гэсэн. Titanic хөлөг биш, Columbia хөлөг юм байна шүү. Мэдээж Disney компани бүтээл учраас одоо Columbia гэдэг нэр нэрлсэн юм шиг байна. Тэгвэл Titanic-тай маш адилхан загвартай. Titanic кино хүмүүсээс их үздэг дуртай учраас ерөөхдөө очиж үзүүлье гэж бодлоо. Дэлхийд ер нь маш их ашиг орлого олсон, их үзүр үзсэн, их гоё бүтээлтэй би ч гэсэн дуртай хэд үзсэн. Тэр усан онгоцсон дээр нэг үзье. Энэ юу вэ? Хоёр биш байна те. Үүдээр орж ирсэн хэсэг юм болоо үзсэн биш байна. Энэ богоон цай буцаж суух гээд ийм их ажиллаж байгаа юм. За. За нөгөө нэг Колумбиа хөлөг маань тэнд харагдаж байна усан онгоц. Харин одоо дөхөж очиж үзье. Тэгээ энэ бас юу юм бол та нэг харчмаарх юм. Энэ. За. Уудлал гээд бичсэн хэрнээ. Дотор нь одоо юу байдаг юм бол нэг үзье гэхээр оочроос найгаадах. Ер нь бол нэлээд хүнтэй болохоор маш их оочролт юм байна. Нэг хүн өдрийн дотор бүх юм үзэж дуусна гэж бол хизээч байхгүй мэн. Тэгэхээр ерөнхийдөө тийм байна те. Harry Potter шиг аймаа яваадах юм. За юу ч гэсэндээ ингэж явъя. За Titanic завныхаа ойрхон ирсэн байна. Columbia нэртэй хөлөг онгоц байгаа. Бас их сүртэй. Сүрлэг харагддаг юм байна. Очиж байгаад дээш нь гарч үзээдэх их гоё санагдчих байна. Яг энэ орчин бол яг л нөгөө хуучны Америкийн нэг кинон дээр гардаг те. Нэг 70 80 60 оны үе гэх юм уу. Чимдан чирэл хөлөг онгоцсон цуудаг. Тиймэрхүү орчныг их гоё бүрдүүлж өгсөн байна. Ард харагдаж байгаа Колумбиа усан онгоц руугаа орох гээд очирлаа зогсож чинь. За ер нь бол ийм юм байна шүү. Нэг өдрийн дотор хизээч бүх тоглоомд сууж амжихгүй юм байна. Тэгэхээр дор хаяад 2 өдөр за боломжтой 3 өдрийг төлөвлөөд за эхнээс нь суугаад явах тийм ээ. Одоо оочроос ахуулаад одоо эхний нэг тоглоом дээр их чинь цаг гараа очилж байгаа байхгүй. Гэтэл хажуугаар нь бас чөлөөтэй лайнаар хүмүүс ороод байна. Тэрийг асуухлаар онлайнаар аппликейшнээр ингээд бүртгүүлсэн хүмүүс ордсон байна. Бид нар шиг ингээд одоо онлайнаар бүртгүүлээгүй энгийн хүмүүс те тэр өдөртөө билет авсан хүмүүс чинь ингээд оочлаа цаг алдаад байд юм байна. Тэгээ та нар ч гэсэн онлайнаар аппликейшнээр нь бүртгүүлээд ирэх юм бол оочор чөлөөтэй хурдамж явах юм байна. Бас 2-3 өдрийг төлөвлөж ирж ижил тоглох юм байна. Тэгвэл нэг өдрийн дотор тоглоом дуусна гэж байхгүй юм байна одоо. Би бол замынхаа талд жаруугаа явж байна.
ямар ч байсан хөлөг онгоцоо үзчихэд цаашаа явна гэж бодож байна. Дотор нь орлоо 3 салаа, 3 хэсэг байна. Мини Мики, Дональд Дак. Бас өөр юу ч байлаа да. Тэгээд нэг дотор нь ороод бол нэг усан онгоц, хөлөг онгоц шиг юм бодоод найцсан жоохон биш юм байна. Арай өөр юм байна. За ер нь бол Японд ийм сайхан юуны уур амьсгал орсон. Шинэ жилийн одоо юм гоё явах гэсэн байгаа. Энэ бүр ихтэй хүүхдүүд орж үзэл тоглох юм шиг байна да. За цаашаа. Disneyland дээр ирж байгаа хүмүүст гэж хэлэхэд нэг өдрийн дотор бол ягаад ч бүх юмыг үзэж сонирхож амжихгүй юм байна. Дотроо маш олон үзүр үйлчлэгээтэй. Тэгээ бүгд очиртой. За тэгээд эн чинь зөвхөн одоо Disney Nishi гэдэг газар шүү дээ. Хажуу талаа залгаад Disneyland гэдээ байгаа. Тийшээ бүрч орох цаг алга амжихгүй. Тийм болохоор дор хаяад 2 өдөр, 3 өдрийг бүтэн Disney-ээр аялна тийм ээ. Үзэн сонирхно гэж л бодож ирэх хэрэгтэй юм байна. Тэрнээс биш нэг өдрийн дотор юм үзээд өнгөрөөд харъя гэвэл яг гоо та зүгээр зөвхөн эргэн тойрны орчныг сонирхыг үзье харъя гэж бодох юм бол болох юм байна. Нэг өдөр, 2 өдөр, 3, 4 өдрийн хүртэл билетүүд багцлж зардсан байна. Мэдээж нэг өдрийнхөө аваад арай жоохон үнэтэй 2, 3, 4, 5 өдрийнхөө авч ижил илүү хямдхан тусна л да. Тэгээд одоо энд нэг бас нэг үзэр болох гээд ард ингээд хөгжим дугуйцаагаа та бүхэн сонсож байгаа. За дээдл тийм Disney паркийн вагон явж байна. Энэ одоо эргэн тойрны орчноос ахаа үзүүлдэг юм шиг байна. Дотор нь бас ороод сууж үзье. Disneyland дотор байдаг одоо үйлчлэгээний метро байна. Бас дээгүүр нь явангаа ерөнхийд нь бас Disney Nishi, Disneyland хоёр нь ямар хөө гэдгийг үзэж хараад сонирхоод явъя гэсэн бодлоо. Ийм хөөрхөн Mickey Mouse-ийн нүүр чихний хэлбэртэй цомхон мохтой юм байна. За суугаад ороод үзье. За зам маань ихтэй жирэл тавьсан байна. Япон улсад байдаг Disneyland ба Disney Sea. Хоёр талтай юм хоёр газар байна. Тэгээ эргэн тойрныхыг ерөнхийдөө үзэж сонирхож байна тийм ээ. Тийм автоваа метро явж байна. Дэжгүй хоёр юм байна. Дээгүүр замтай. За их олон тоглоомор явсангүй. Ер нь Disney Sea дотор бол тоглоом гэхээсээ илүү үзүр үйлчилгээ шоу маш их байдаг юм байна. Яг хажуу талаа залгаа Disneyland гэдээ байгаа. Тэнд бол хүүхдүүд их тоглодог, очдог гэсэн. Тийшээ орох завч алга цагч хүрэхгүй юм байна. Тэгэхээр би хэлээд байгаа тийм ээ. 2-3 өдрийг төлөвлөж иж бүрэн утгаар нь бүгдийг үзэж сонирхож одоо тоглож иж буцах юм байна. Тэрнээс биш нэг өдрийн дотор зөвхөн эргэн тойрны орчныг нь тойрж үзээд тэгээд нэг жоохон хоолунд идж уугаад кофе ууж идэл тэгээд орой болох юм байна. Өнөөдөр бол нэг айхтар их юм бол үзэж сонирхож чадсангүй. Тэгтээ бас сонирхсан юмн дээр удаан очирж үзлээ, сонирхлоо. Бас хөвгөлтэй гоё байлаа. Одоо энэ Крисмастай холбоотой нэг шоу тоглох болох юм байна. Тэрийг нэг харчаа тэгээд гарах санаатай байна. За ингээд бичлэгийн маань үзэж сонирхож байгаа та бүхэн маш их баярлалаа. Та бүхэн ч гэсэндээ Японд ирээд Disney-ээр аялж гоё сайхан цагуудыг дурсгалтай цагуудыг өнгөрүүлээсэй хүсэж байна. Баярлалаа.